Улзид тосгон нь 2020 оны хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласан билээ. Энэхүү ажлын хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр захин сургалтад сурталчилгаа коронавирус өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талд арга хэмжээг авч ажиллалаа. Анхан дастан хөгжлийн бэрхшээлтэй иргэд малчтад эрүүл мэндийн үйлчилгээг өргөтн хүргэж ажиллахын зэрэгцээ ажлын байрны дасгал хөдөлгөөн 100 холдыг эрхэмлэж өглөөний дасгалуудыг зааж сурган тогтмол хийж хэвшүүлэхийг уриалан ажиллалаа. Жилийн ажлыг нүгнэж эрүүл мэнд спортын анхдуур наадмыг засаг даргын эвэлдор зохион байгуулах гэж байна. Уг наадам нь 2020 оны 11-р сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Улзид тосгоны төвд зохион байгуулагдана. Улзид тосгонд ажиллаж амьдарч байгаа болон харьяаллын 18-аас дээш насны иргэд оролцох бүрэн боломжтой. Энэхүү наадам гар бөмбөгийн тэмцээн, сагсан бөмбөгийн тэмцээн, ширээний теннисийн тэмцээн, дартсын тэмцээн, арабик хин дасгалын тэмцээн, бокя тэмцээн, эрүүл хоол эм уралдаан. Юу арга хэмжээний үеэр өвчин бол жаргал үзүүлэн танилцуулга, бие байлдрын сорил авах, үзлэг шинжилгээ онцлогоо хийгдэх зэрэг олон сонирхолтой аж холбогдолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдах тул иргэд төрийн болон төрмөс байгууллагууд, 10 тийм бүлгүүд аж ахуйн нэгжүүд тавхныг идэвхтэй оролцохыг урьж байна. Тэмцээн бүхэн тусгай удирдамжийн дор тусгай шүүгчдийн бүрэлдэхүүнд шүүж явуулна. Тэмцээн тус бүрийг ил тод нээлттэйгээр дүгнэж 1-ээс 3 дугаар барилжлуулж медиал өргөмжлөл мөнгөн шагнал өгөх бөгөөд нийлбэр дүнгээр цом өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. Эрүүл мэнд спортын анхдуур наадмын цомын төлөө хурдуч аваалсан ба ширүүн өрсөлдөөн шударгашүүлт өндөр зохион байгуулалт өргөн хүрээ эм нэгдэл эерэг энерги дор Улзидчүүд бид нэгдэх болно. Дэмцэний ерөнхий зохион байгуулагч, тосгоны захирагчийн ажлын алба, хамтран зохион байгуулагч, багийн иргэдийн нийтийн хурал, тосгоны төрийн бас байгууллагууд, залуучуудын холбоо. Нэлгэн мэдээллийг 94 46 91 91 94 46 92 92 99 61 66 59 99 71 27 20 дугаараас лавлаарай.